Монголын 10 дугаар сарын 2-ны онцлог өдрийн мэндийг хүргье. Өнөөдрөөс 20 хоногийн өмнө бид улс төрийн хэс хэрэгт хэлсээр хэлмэгдэхстэй хүндэтгэн хэлмэгсдийн хөшөөнд бас цэцэг өргөсөн. Жилийн намар ёс болоод цэцэг өргөж хэлмэгдлийн гашууныг дурссаар 30 жил болж байна. 1996 онд явагдсан Улсын хурлын ээлжид сонгуулиар Монголын ардчлалын төлөөх намуудын эвсэл ялсан. Энэ ялалтаас сар гаруйхны дараа гаргасан анхны шийдвэр нь Монголын төрийг албан ёсоор хэлмэгдэхстээс уучлал ойлгож улс төрийн хэлмэгдүүлэлт өргөн хүрээтэй нийтийг хамарч өрнөсөн 1937 оны 9-р сарын 10-аар төлөөлүүлэн хэлмэгдэхстийн дурсгалыг хүндэтгэх тухай албан ёсны өдөр болох тухай шийдвэр гарсан. Энэ эвсэл бол өнөөгийн ардчилсан нам юм аа. Нэгдүгээр бол 1930 оноос эхлэн Монголын аль өөдтэй өнгөтэй мэдлэг боловсралтай хүч чадалтай идэр залуучуудыг сорчлон намнасан аймаглан устгах бодлогыг гардан хэрэгжүүлсэн улс төрийн хүчний гуйгаагүй уучлалыг ардчилсан нам төрийн өмнөөс гуйсан. Энэ хэлмэгдэл 1990 он хүртэл их бага хэмжээгээр явагдаж олон ч айл гэрийн амьдралыг амьдын зовлонд унагсан гашуун түүх саяхныхаа. Магадгүй энэ бүх хэлмэгдэл хавчилтын хагарсан эдээвэр нь ардчилсан хувьсгал гарах үндсэн нөхцлүүдийн нэг байсан байж таарна. Харин өнөөдөр бол 10 дугаар сарын 2-ны өдөр. Энэ бол тэрхүү ардчилсан хувьсгалын үйл хэрэгт анханаас нь оролцсон мандаас нь монголчуудын бас хайртай хүү Санжаа сүрэнгийн зөргийн бусдын гарт амиа алдсан тэр харамсалт өдөр. Улс төрийн хэлмэгдэхстийн төлөөх дээрх шийдвэрүүдийг гаргалцаж явсан нөгөө талаас магадгүй хамгийн их хэлмэгдэлд өртөж явсан бурайд зууны төлөөлөл энэ хүн өдгөөж хэлмэгдсээр байна гэж үзэж буй учраас манай хүний эрхийн хорооных нь өнөөдрийг сонгоно энэхүү арга хэмжээг хийж буй үзье гэж үзэж байна. 3 шатны шүүхээр тогтоогдсон алуурчдыг нь суллаж, анд нөхөд, намын хамтран зүтгэгчдийг хий харлуулна, сонгуйл бүрээр эрх баригчид нэмж хэлмэгдүүлсээр л яв. Энэ хэрэгтэй холбоотой ядрет түүхийг, хэргийн материалуудыг, шүүхийн шийдвэрүүдийг ил болгож нэмж хэлмэгдүүлэхээ болж хэргийн үнэн мөнийг олж тогтоогооч гэж эрх баригчдаас ардчилсан нам нэгсээр шаардсаар байх болно гэдгээ энд бас онцлон тэмдэглэн хэлье. Ахин Монголд ийм жигшүүрт хэрэг хэлмэгдэл бугараасаа гэж бид бүхэн бүгдээрээ чин сэтгэлээс хүсэж байгаа. Амьд явах, нэр төр эрхэм байх бол хүний эрхийн суурь шаардлага. Энэ эрхүүд хангах тухайгаар бусад эрхүүдийн тухай, эрхийн тухай, хүний эрхийн тухай яриа байх боломжгүй. Ийм учраас ардчилсан нам тэр тусмаа манай хүний эрхийн хороо сэрүүлэг болон хонх адил цанилсаар байгаа. Мөн сэрэмжлүүлэхийн хонхыг тасралтгүй зогсоор буй улс төрийн хэлмэгдэхстийн холбоо Монголын хүний эрхийн хамгаалах үндэсний холбооныхондоо бас баяр хүргэж бас амжилт хүсье. Тэгээд өнөөдрийн хурал хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа.